Өнөөдөр би юу ярих гэж байгаа юм гэхээр өнөөдөр 2025 оны тийм үү? 1 сарын 12 болж байна. 11-ээс эхлээд ерөнхийдөө жигсаал цуглаан миний харж байгаагаар юу юм гэхээр ахаад захиалгатаа жигсаал цуглаан болоод эхэлчихсэн гэж би хараад эхэллээ л дээ. Юу юм бэ гэхээр ахаад тэр манай монголчууд, Монголын ард түмэн нэг юмыг сайн ойлгохгүй. Ахаад ямар ч үр дүнгүй жигсаад эхэллээ гэж би удаа харж байна. Юу юм бэ гэхээр хит юмнуудыг би одоо яриад явчих гэж одоо бодож байна. Жигсаал цуглаан хийж буй хүмүүс хэдэн үг хэлээ гэдэг ингээ бабка баярлахаар ярьж байна. Энэ дээр ерөнхийдөө гол яриа нэг юу юм бэ гэхээр шууд ингэж байгаа. Ерөнхийдөө жигсаал цуглаан хийж байгаа хүмүүсийнхээ тийм ээ зорилгоо тодорхойлгоо. Зорилгоо тодорхойл. Тэгээд дээрэс нь тийм ээ шаардлага бичиж чад хүрүүлээ гинэ. Тэгэхээр ерөнхийдөө бол зөв. Бабка баярлахын хэлж байгаа зөв. Зорилгоо тодорхойлох ёстой. Тэгээд дээрс нь шаардлага бичээд бид нар зөв хүргүүлээд өгөх ёстой. Тэгээд лидерээ гол нь тодорхойлж байгаа. Би бол хувьдаа юу гэж бодож байгаа юм гэхээр за яг одоогийн байдлаар бол яг надтай адилхан тийм үү. Яг өнөөдөр одоо 2025 оны 1 сарын 12-ны 14 цаг 54 минут чинь яг өнөөдрийн байдлаар нэг ч хүн надтай адилхан яг зорилгоо тодорхойлсон хүн байхгүй байгаа юм. Тэгэхээр би юу гэж харж байгаа юм гэхээр би бол зорилгоо тодорхойлчихж байгаа. Тодорхой зорилгоо тодорхойлно. Яг гэвэл энэ жигсаал цуглаан яг гэвэл нөгөө нэг буруу тишээ хэлбэ гэдэг хэлчихсэн гэж би бодож байна. Яг буруу тишээ хэлчихсэн гэхээр ерөнхийдөө бабка баярлахаа хэдийгээр зөв нээж байгаа гэсэн бас ганц хоёр юм нэгдэг анзаараагүй. Юу гэхээр бабка баярлахаа ах нэг хэдэн яг тэр мэ тэр нэг Украины туг талбай барьсан хүмүүсийг л нэг тиймээ нэг болиулаад нэг хөдөн хүмүүстэй нэг далбаа малбайг бариад болиулсанд нь баярлаад тах шиг байна. Гэтэл тэд нэр яг манай Монголын тэр тэнцэж байгаа тэр тэмцэгчд нэг хүмүүсийн юуг анзаараагүй юм бэ? Ер нь бүгдээрээ юуг анзаараагүй юм бэ гэдгийг би хэлье заяа. Юуг анзаараагүй бэ гэхэлэр тэд нар нэг юм анзаараагүй. Юу юм гэхээр энэ жигсаал яг нөгөө нэг зоригт хүмүүсийн тэр зорилгыг биелүүлэхэд явагдаж байна гэдэг тэд анзаараагүй байна. Хин ч анзаарахгүй байна. Тэр би энэ тухай би нэг хэлмээр юун түрүүнд жигсаалын тухай. За тэр юу юм бэ гэхээр тэр нэг юм баг та. Эдгээр хүмүүс юу ярьж исэн бэ? Төвчрөл дунд. Одоо энэ хүний санаанд биелсэн болохоор энэ хүн шал ондоо улс төрийн хамгаалалтын зэсгийг нэвтрүүлгээ гэж байна. Би энийг үзээгүй. Гэхдээ би энийг иймэрхүү ярианд нь үзэж хахад эдгээр энэ Батуултай хамтраад эдгээр энэ төвжрэл дунд гээд иймэрхүү энэ яриануудыг ярьж ирсэн. Одоо энэ 2 өдрийн өмнө юм байна. Энэ 2025 онд энэ 3 өдрийн өмнө. Эдгээр юу ярьж ирсэн бэ гэхээр баялгаа ухъя гэж ярьж байгаа заа юу энэ хүмүүс баялгаа ухъя гэж ярьж байгаа. Энэ хүн болохоор чинь энэ ах бол өөрөө юм мэдлэг муутай болохоор нэг бол толгой төрхөө уулсан нэг бол санаатаар тийм ярьж магадгүй. Ямар ч тач баялгаа ухахыг дэмжиж ярьж байгаа хүн. Урааныг ухахыг. Энэ хүн бол юу ярьж байгаа юм бэ гэхээр за засгийн газрыг огцруулъя гэж ярьж байгаа. Энэ Чинбаттын үний яриа судлаач. Би бол худлаа яриа судлаач гэж хувьдаа өөрийнхөө дүгнсэн ингээр хүмүүсийг худлаа яриа судлаач гэж би удаа дүгнмээр санагдсан. Энэ хүмүүсийг юу юм гэхээр энэ хүмүүс бол үнэн яриа нэг ярихгүй байх шиг надад санагдсан. Яг үнэн яриа дундаа худлаа юм хавчулж явах шиг санагдсан надад зүгээр. За тэгэхээр би юу гэж ярих гэдэг юм гэхээр эдгээр ийм голд хэлж байгаа зорилго нь юу юм бэ гэхээр 2025 он 1 сарын 11-ний жигсаал болгоно. Гэхдээ тэр жигсаалыг ямар зорилготой болох юм гэхээр засгийн газар огцор гэдэг жигсаал болгоно гэж ярьсан баггүй юу? Засгийн газар огцор гэсэн тийм жигсаал болгоно гэж ярьсан баггүй юу? Тэгээ одоо та нар хар. Өчигдөр 23 цагийн өмнө яасан гэхээр юу болсон? Энд дэр ингээд юу болж байгаа? Юу гэдэг вүлээ? Жигсаал болж байгаа. Тэрэн дээр энэ та гагчийг хар та. Төв талбай засгийн газрыг огцруулах жигсаал явуулж байна гэд яг эднэрийн хүсэлтээр болчихсон гэдгийг би хэлээд байна. Эднэрийн хүсэлтээр болчихсон. Одоо энэ Facebook дээр байгаа бичлэгийг та нар хар. Цаг үеийн мэдээлэл гэд хар та нар.
Тэгээ яг өнөөдрийн жигсаалын яг шаардлага бол ерөөсөө яг засгийн газар огцор гэсэн шаардлагыг ол болгож явж байгаа юм байна. Тэгээ тал бүрд бол Та нар харж байна уу? Харж байна уу? Эдний гол зорилго нь засгийн газар огцруулах. Ард түмний хүсэл бол биш шүү гэдгийг би хэлчмээр. Тэгээд ганц сантиметр Украины талбай тухтай хүмүүст анхаарлаа хандуулаад тэднийг буулгахын гот баяр сахах баярлаад байна. Бабка баяр сахах. Тэгэхээр юуг анзаарахгүй юм бэ гэхлээр энэ цааталтаа энэ жигсаал цуглаан юу болоод байгаа юм бэ гэхлээр ахаад хөлсний жигсэгчд нь юу гэж хэлээд байгаа юм бэ? Засгийн газар огцор улсын хурал тар гэж жигсэж байгаа юм. Наа жигсаал дээр чи дүүрэн хүмүүс яг тэр Сүхбаатарын тэр талбаан дээр урт талд нь агуулаа зөндөө олон хүмүүс улсын хурал тар засгийн газар огцор гэдэг маш том талбайтай чанга хоолоогоор ярьсан зохион байгуулалтаа баахан олон бүглэг хүмүүс ингээ хард ирээдэг монкруулаад өөрсдөө авчсан айгүй олоолаа болцсон жигсцэн зогсож जैन лээ наад дээр чинь ойлгож байна уу? Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байгаа юм гэхлээр тэгэхээр би яг юу гэж хэлэх гээд байгаа юм гэхлээр ураанаа гаргая тийм ээ мөнгө авъя өстөнөрөө тэнэг новшнуудаа гээд ард түмнийг доромжлоод яриад байгаа хэдэн тэнэг хөөрцөн хэдэн нэг хэдэн тэрбумтаа болгонгуудаа хөөрцөн хэдэн өөрснийгөө амар ихэм дүмэлсэн хэдэн мал банд нэрийг шүтсэн нэг хүмүүс бас байгаад байгаамаа. Хэдэн мал банд нар байгаад байгаамаа. Хамгийн тэнэг энэ ус хамгийн тэнэг эдийн засагтаач гэж ах шиг тийм ээ. Нэг юм гачин бичлэгтэй барьцсан. Энэ дээр юу ярьж байгаа юм гэхээр Герман улс заяо цөмийн цахилгаан станцаасаа татгалцсан хамгийн тэнэг эдийн засагтаа ус мус гэдэг ингээ яриа зогсож байгаа энэ дээр. хэд дахин үнэтэй. Энэ дээр заяо Герман улс бол тэнэг гэдэг ингээ яриа зогсож байгаа. Хамгийн тэнэг сэргээх эрчим хүч. Энэ ингээд ийм тэнэг юм яриа зогсож байгаа. Энэ тэнэг хүн байгаад байгаа маа. Тэгээ би гол нь яг юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр энэ хүн заяо ерөнхийдөө яг нөгөө хуучин нөгөө нэг манай Монголд нэг бага олон нэг ухаантай царилж гарч ирээд нөгөө нэг Монгол улсыг нэг самууруулад нэг гачин болгож исэн хүмүүс яг л тэрдгээр хүмүүсийн бодлогыг дэмжиж явж идэг хүмүүсийн нэг нэ гэдгийг би хэлчмээр байгаа. Тэгээ ийм хүмүүсийг шүтээж явж ээж болохгүй гэдгийг би бүр дахин би хэлмээр. Герман улс тэнэгтэй цөмийн цахилгаан станцаа болиулаагүй маа үнэхээр хард иргэдэнд хордоод хэцүү байсан болохоор болж байгаа юм аа. Тэгээ сэтгүүлч будрагчаа гэдгийг хүмүүс яадгийн бэ гэхлээр энэ одоо хаана нөгөө нэг юу ямар олон бичлэг хийсэн бэ энэ одоо би одоо мэдэхгүй хизээд ийм олон бичлэг хийдэг байна. За тэгээд нөгөө мега төсөл гэдэг нэг хэдэн гачин юм бас энэ ярьсан байгаа. Мега төслийг нь би одоо хайгаад байгаа байхгүй. Хаана вэ? Энэ нь шүү дээ. Бас ингээ мега төсөл гэдэг нэг гачин юм ярьсан. Энэ мега төсөл гэдэг нэг гачин юм дээр яаж байгаа бүх мега төслүүдийг дэмжиж байгаа. Эдийн засаг дундаас нь мөнгө олох боломжтой байгаасаа гэ баярлаа зогсож байгаа. Энэ далжигнаад энэ бэж байгаа. Би танаас нэг юм хэлээд байна. Эдгээр хүмүүс эдийн засагч бизнесмен хүмүүс маш олон улс төрд гарч исэн. Гэхдээ ард түмнийгээ хязгаарч болж байгаа. Бид нар зөвхөн өөрснийгөө ярих ашгийг боддог гэдгийг би хэлмээр. Ийм хүмүүсийг сонгох юм бол та нар аюулт унана гэдгийг чи би бүр баттай анхааруулад хэлчихээ. За энэ хүмүүс яахан гэхээр хэсэг бүдэг хүмүүс баяжны хүчтэй баяжны хүчгүй бүхэн. Наад хүмүүс чи нөгөө нэг юун дээр ярьжсэн та нар тэр яриг нь үзээрэй. Либерал амраатай ярьжсэн нөгөө нэг юу гэдэг вэ? Liberty Pub билүү? За Liberty Pub билүү? Тэрэн дээр ярьжсэн та нар тэр яриг нь та нар үзээрэй. Энэ хинтээ ярьжсэн. Liberty Pub гэсэн яриг нь та нар ингээд үзээрэй заа. Үлдэх штеп. Адилхан. Энэ дээр юу гэж ярьж байгаа юм тэр энэ чи реклама хийх хэрэгтэй. Чи нэг хөгжлийн бэрхшээлтэй хүнийг цогж унгаасан. Яг би үүнийг үргэлжлүүлнэ гэж чи реклам хийх хэрэгтэй. Чи түүнийг том болгох хэрэгтэй гэж ярьж байгаа. Ийм өвөөгүй юмар реклам хийгээд яриад зогсож идэг хүмүүс уушлаар бүдэрсэн нэгнийгээ түтгээд унагнаа. Эдгээр зүгээр алж барьж иднэ. Эдгээр хүн чанаргүй. Эдгээр одоохондоо нэг имийг өдөр өдөөсөө ойлгохгүй байгаа юм аа. Энэ тэнэг малнууд. Өөрсдөө хизээ нэг өдөр бүдэрч магадгүй гэдгийг ойлгохгүй. Нэг өдөр эдгээр бүдэрхэд эднийг өөрснийг нь хинч туслахгүй эдгээр барьж идэн штэ. Эдгээр ийм юм ярьж байгаа бол юм буцаад ирдэг гэдгийг эдгээр ойлгохгүй. Нэг хэдэн тэрбумтай болчихгоотаа өөрснийгөө хөргөдөн болчтоо гэд хөөрцөн гэдэг юм яриа зогсоод байгаа. Тэгээд би ахад нэг юм хэлэх гээд байгаа. Юу юм бэ гэхлээр хардаа
Цөмийн цахилгаан станц урааны тухай би өчигдөрхөн би яриа оруулсан. Би энэ идэг либерти амраа тэгээд дээрсэн тийм ээ. Нөгөө нэг хин байдэн штэ. Нөгөө хин гэдэг үлээ сэтгүүлч эсрэг дам би бодрагчаад тэр чинь нөгөө нэг урааныг эсэргүүцээд байгаа нөхдүүдийг нөгөө нэг юу гэж яриад байгаа штэ. Нөгөө гэж юу вэ гэдэг ч юм уу сэтгүүлч юу бодрагчаа энэ чинь урааныг эсэргүүцээд байгаа ард ирээдээс нь хитгэн хүнийг тоолгоолж барьж авах хутаа тэднийг шантаачин хийлээ тэглээ инглээ гэд хитгэн хүмүүст мөнгө өгсөн юм уу яасан тэгэн хутаа шантаачин хийлээ шантаачлуулж бол хогч штэ биз та. Ерөнхийдөө нэг ийм болоод байгаа. Юу юм бэ гэхээр ард түмний тэмцлийг битгий шантаачин болгож би хилээдэ гэж би сэр тамд бод би ерөнхийдөө хэлмээр байгаа байхгүй. Одоо би энийг би нэг өдрийн өмнө хэлсэн зав. Баяр сайхан Liberty амраа эдийн засгч гэж юу вэ гэд би энэ тухай би хэлэхдээ би юу гэж хэлж байгаа гэхээр олон төмөр зам бариа зөө. Биш үү? Юу болж байгаа гэхээр нөгөө нэг хин гараад ирчихсэн. Батулгын X ерөнхийдөө олон төмөр зам барьчихсан. Одоо бид нар ашигтай хин ашигтай руу гаргах боломж бүрдсэн гэж байгаа. Гэтэ ашигын тэгш бус хуваарлт байхгүй гэдгийг би энэ бичлэгэн дээр хэлж байгаа байхгүй. Тэгш бус хуваарлт байхгүй бол яг адилхан хэсэг нь баяжаад хэсэг нь ядурдаг юм аа. Тэгэхээр ашигын тэгш бус хуваарлтыг бид нар ярихгүй байна гэд би ярьжсэн. Тэгтэл яасан гэхээр өнөөдөр би өчигдөр яг нэг өдрийн өмнө би энэ тухай ярьжсэн. Гэтэл өнөөдөр 19 цагийн өмнө намайг энэ төр бичлэг хийсний хэдэн цагийн дараа бас яг энэ төмөр түшийн баяр хүн миний ярьжсэнийг баталж байгаа юм та ахаад ийм яриад хэлсэн. Та нар энийг сайн хараарай. 500 сая доллараар болсон зүгээр бидийг ядаалгаж хөрөнгө оруулалт хийгээд тэгээ бидийг нэг 20-30 жилд нэг тэрүүн доон зинжил ашигтай байх юм шиг тийм ард юм ярина л хоёрдоо үндэслэл нь бол 3 дахь нь болохоор нөгөө элбэг дөржин гаргаж ирсэн 3 дахь хөрш гэдэг утгаараа буюу за ерөнхийдөө ингэж байгаа. Хардаа ингэж байгаа байхгүй. Одоо урааныг гаргахад цөөхөн хитгэн ус худалдаж аваад ингэнэ. Тэгвэл ганц цөөхөн хитгэн ус одоо герман ус худалдаж авах болчих байгаа байхгүй. Цөөхөн хитгэн усын тооноос нь герман ус хасагдчихж байгаа. Нөгөө цөмийн цахилгаан станц нөгөө барьхаа болцсон. Ард иргэд нь хордоод гамшиг сүрэл болоод байгаа болохоор болиулж байгаа байхгүй юу? Ерөнхийдөө бол цөмийн цахилгаан станцыг. Тэгвэл нэг иймэрхүү яадан гэхээр өөрснийхөө тэнгийг мэдгүй, өөрснийхөө шуналтайг мэдгүй ард түмний тархийг угаагаад тэнийг эдийн засгтаа усгээд германчуудыг дэмжиж өөрснөө цөмийн цахилгаан станц барих ёстой, тийх ёстой, ингэх ёстой гэд хоосон мэдэмгэрээ зогсож байгаа. Өөрхөө тэнгүүдийг битгий ард түмэнд дэмжиж байгаа ч. Битгий дэмжээч. Харин арай ухаантай. Нас явсан, арай сэтгэл нь арай зөөлөн. Тийм үү? Иймэрхүү хүмүүсээ бид нар дэмжмээр байна. Иймэрхүү төмөр түвшин баяр хүү ах мэт гэх мэт иймэрхүү хүмүүсээ бид нар дэмжмээр байна. Тэгээд яг бабка баяр сайхан ах хэд хэдэн постуудыг оруулсан. Зарим зөв зарим хэд хэдэн постуудыг оруулахдаа зөв юм ярьжсэн. Тэрэн дээр нь юу юм бэ гэхлээр нэг ийм хэдэн зөв юмнуудыг оруулж ярьж байгаа. Тэр нь юу юм бэ гэхлээр юу ярих чалаа да. Нөгөө нэг юу гэлээ тий. Одоо юу гэдэг лээ та тэр яг ерөнхийдөө бол нэг иймэрхүү юм баг да. Бабка подкаст баяр энэ баяр хүү биш энэ хин ахлаар чинь нэг ийм юм яриад байгаа. Энэ жигсаалыг биш үү тий. Оюун эрднийг огцрууллаа гэд тийм үү? Биш засгийн газрыг огцруул биш засгийн газар биш. Тэр оюун эрднийг огцрууллаа гэд ардаас нь хин гарч ирэх гээд байгаа юм ба гэдэг нэг тийм юм яриад байгаа байхгүй. Тэг яг хин гарч ирэх гээд байгаа лидерээ тусгуулах гээд. Би бол хувьдаа яг юу гэж бодож байгаа юм гэхээр бид нар биш үү эхлээд яг одоо энэ газрыг огцруулъя гэд эднэр тийм үү одоо энэ тэнгэр телевиз чинь угаасаа би бүр өмнөөс нь худалдагдаад байна наа телевиз чинь ингээд яриад байгаа төд талбай засгийн газрыг огцруулах чагсаалын өгдөж байна гэд одоо энэ хүртлийн цаг үеийн мэдээлэл ингээд тийм ээ 2025 оны 1 сар 11-нд тийм ээ ингээд төд талбайд ингээд засгийн газрыг явж байгаа юм байна. Тэгээд тал бүрдүүлэх. Тэгэхээр одоо засгийн газрыг огцорсны дараа яах юм гэхэлэр хэний хүн нэг тавиулах гээд байгаа юм гэхэлэр энэ төгжрөл дунд гэдэг
энэ Liberty Pub гэсэн иймэрхүү хүмүүсийн нэг нь тавигданаа. За ёо энэ Батуулийн хүмүүс тавигданаа. Засгийн газрыг яг одоогоор огцруулаад эдний өөрсдийн хүнийг тавих гэж үзнэ. Тэгэхээр би юу гэж хэлж байгаа намайг тэмцээч. Эдний хүмүүсийг тавихаас өмнө намайг тэгвэл тавиулчаач. Тэгвэл яа би шудландаа гараад хэлчихье. Өөр тавих хүн олдохгүй шүү дээ. Яг тэгвэл над чиг яг одоогийн байдлаар яг ингээд юмыг мэдээд тийм үү яг ингээд энэ жигсаал зүглаа юу болоод байгаа яагаад байгаа хин яагаад ингээд байгаа гэдэг тухай хинч ярихгүй байна штэ хинч ойлгоогүй штэ хинч ойлгоогүй байна энийг бабка баярсахан ах яг ерөнхийдөө бол тийм ээ зөв юм ярьж байгаа тийм гэхдээ нөгөө нэг тэр дэмжиж байгаа залуусд нь одоо тийм ээ нэг Украины туг талбайг урж хайснараа юмыг гүйцэд ухаарсан байна гэвэл үгүй ээ. Украины тэр өнгөт хувьсгал хийх гээд байгаа нэг хитэн Украины элбэг дорчиг шүтсэн хитэн хүмүүсийн тийм ээ хитэн урагчдын хитэн дайн нөө вар гэсэн нэг хитэн нүхтийн туг талбайг урж хайснараа энэ жигсаалыг үгүй гэж байгаа бол үгүй ээ. Тийм үү? Энийг бас сайн баатга баярсахан ойлгосоо гэж би одоо хүсэж байна. Шулуухандаа гэжлээд. Тэгээд би яг юу гэж хэлэх гээд байгаа юм гэхлээр энэ чинь нэг юм болоод байгаа. Яг одоогийн байдлаар надаас өөр яг энийг ингээд ухаарад ярьж байгаа энэ жигсаалын тухай ярьж байгаа хүмүүнтэй ингээд яг шударгаар ярьж байгаа хүн бол алга. Юу ярих гэдэг юм бэ гэхээр ингээд надаас өөр хүмүүс юм ярихлаар ингэдэг байхгүй. Яг ингээд зүгээр эдгээр хүмүүсээс ингээд авах санааг нь зүгээр авчин заяа. Тийм ухта өөрөө ярьж байгаа юм шиг ингээд ярьчдаг байхгүй. Өөрөө санааг нь олоод өөрөө ярьж байгаа юм шиг өөрөө алтар хүндийг хүртгээд бусд хүмүүсийн ингээд цөөхөн хандлтаа над мичиг ингээд те фэйсбүүк дээр ингээд ярьж байгаа хүмүүсийн санааг нь авахта өөрөө ингээд аюу өндөр ингээд өөрөө тэр санааг нь гаргасан шиг ингээд олон хандлтаа суугаар ингээд яриад өөрөө ингээд юуг алтар нэрийг хүртээд идэггүй. Би бол тэгдэггүй. Би бол яад юм гэхээр ердөөс яг ярьсан юмнуудыг ярьсан хүмүүсийг ингээд харуулж байгаа. За энэ хүн тэгж ярьж байна. Энэ хүн тэгж ярьж байна. Тэгвэл миний санаа бодол ийм байна гэдэг яг зөвлөлтөг маркер би ярьдаг байхгүй. Харин яг одоо нөгөө сошиалор одуулж байгаа дискбатын талбайтаар жигсэж байгаа, тэмцэж байгаа ингээд залуус яадаг вэ гэхээр бүгдээрээ нэг юм ярьдаг. Би. Тэд нар гэхдээ тэд нар яадаг юм гэхээр ирээ зэрэггүй байдаг. Ямар ирээ зэрэггүй гэдэг нь бусд хүмүүсийн ярьжсэн санаануудыг аваад өөрхөн юм шиг ярьцдаг шууд. Тэрнгээр жоохон ирээ зэрэггүй юм шиг надад санагддаг байхгүй. Би бол яадаг юм гэхээр үгүй бусд хүмүүстэйгээ нэгдъя, нийлъя. Тийм үү? Яриг хөрөдөө байя гэж л би удаа бодоод байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь шудраг байя. Тэг гол нь шудраг байя гэж байгаа. Тэгээд дээрэс нь энэ яриаг та нар ингээд үзээд авах хэрэгтэй. Үзэх хэрэгтэй. 319 subscribe-та нэг бусад хүмүүсийн subscribe-ууд айгүй олон байдаг юм билээ. Энэ төмд тушийн баярхуу ахын ягаараа энэ цөөхөн subscribe-та байт юм бол би бас гахаад байгаа. За тэгээд нөхцөл байдал бол ерөнхийдөө яг ийшээ Хоёр гэрээ буюу яг тянтаа орж ирсэнээс хойш 2 том 3 төч хөршийн ирэх ашигт өгчнө. Тэгээд өөрчилчихсэн. Энэ 2 дугаар. За энэ дээр юу гэж ярьж байгаа? Яг миний ярьжсэн шиг тийм үү? Баялагын тэгш бус хуваарлалт. Баялагын тэгш бус хуваарлтыг ердөөсөө би бол тэгж ажилласан. Харин төмд тушийн баярхуу ах болохоор юу гэж ярьж байгаа гэхээр ердөөсөө энэ ард түмний өмч болгоод оюутлогын гэрээгээ та нар ашигтай болох боломж байна. Баттуудгаа одоо оюун урдныг хүрсэхгүй тийм үү? Та нарт оюутлогын гэрээг одоо ч гэсэн ашигтай болгох монголчуудад ашигтай болгох боломж байна. Тэгтэл та нар үүнийг хийхгүй байна. Үүнийг хийчих юм бол та нар дараад нь яг үгээр төмөр зам нүүсээ гаргах, газрын ховроо гаргах, бусад гэрээнүүдэд та нар явуулаач. Та нар урааныхаа гэрээг болооч. 2 он цөөхөн хэдэн долларын ашигны төлөө мөнгөгүй царайлж хагаад цөөхөн хэдэн долларын нэг ашигны төлөө бүгд газар нутгаа хордуулах гад та нар ард түмнээ хорлох гэдна гэдэг юмыг л ярьж байгаа. Одоо ингээд бодоод үзээрэй заа. Та нар хэдэн гачин бандыг эдийн засгч гэсэн нэг юм гачин банд орж улс орноос сүтгэхгүй аль эсвэл тийм үү юм үдэш нүд тайлсан иймэрхүү хөгшин ах настай ах тийм үү хүн чанартай иймэрхүү хүмүүсийг дэмжих үү гэдгээ та нар өөрсдөө бодоод үз. За тэгээ энэ хүргээд имжлэгээ өндөрлөө. Өнөөдөр 2025 оны 1 сарын 12 15 цаг 12 минут болж байна.